За бүгдээрээ хамтдаа өнөөдрийнхөө чимээгүй цагийг эхлүүлцгээе. Өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв холбогдсон уу гэж байна. Библийн ишлэл нь Иохан 15:5. Би бол усан үзмийн мод. Та нар мөчрүүд. Хэн миний дотор байж би мөн түүний дотор байна. Тэр их жимс гаргана. Учир нь надаас ангид та нар юу ч хийж чадахгүй гэж байна. За хамтдаа залбираад эхлэе. Аава, би таны өмнө ирж байна. Таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгэд өөрийнхөө үгээр бидэнтэй ярьж биднийг өдөрдөн дагуулаарай гэж залбирч байна. Амен. Би эхэндээ энэ ишлэл үнэн эсэхд эргэлздэг байсан. Христэд итгэхээс өмнө амьдралдаа олон зүйлсийг ч хийж үзсэн билээ. Тийм хэдий ч Есүс надгүй та нар юу ч хийж чадахгүй гэж хэлсэн. Христэд итгэдэггүй ч тамирчдаа улам сайн болгож бэлддэг олон дасгалжуулагчид байдаг. Тэдний ихэнх нь алдартай сургуулиудад дасгалжуулж, сайн ажиллаж, хангамж сайтай, тамирчдын сайн хөтөлбөртэй аваргын цом олныг авсан байдаг. Гэвч түүнгүүгээр бид юу ч хийж чадахгүй гэж Есүс хэлсэн нь ямар утгатай вэ? Есүсийн хэлсэн санааг ойлгохын тулд тэр шавь нартаа энэ үед өөр юу гэж хэлсэн хам сэдвийг авч үзэх хэрэгтэй. Тэрээр шавь нартаа би та нарыг сонгосон, явж мөнхийн үр жимсийг гаргах хэмээн та нарыг томилж байна гэж Есүс хэлсэн. Есүс чухал ач холбогдолтой зүйлсийн тухай өгүүлсэн байна. Мөнхийн гэж юу вэ? Энэ нь машин уу, байшин уу, эсвэл шагнал уу? Тэгэхээр юу өвөрдийнх вэ? Сайн мэдээ болон Бурхны хаанчлалын баяр хөөр мөнхийнх юм. Үүнээс салангад амьдарч байгаа хинч болов мөнхийн баялгаас ангид байна гэсэн үг ээ. Таны дасгалжуулалт мөнхийн үр жимс гаргаж байна уу? Та Христээр өөрчлөгдсөн амьдралаар амьдарч бусдад үлгэр дуурайл болж байна уу? Хамгийн гайхалтай түүхийг бусдад ярих боломжийг эрен хайж байна уу? Хэрэв та үгүй гэж хариулж байгаа бол одоо ч хожимдоогүй байна. Таны хийх эхний алхам бол түүний дотор байгаа эсгээ нэгтлаарай. Түүний үгийг байнга уншиж, залбирч, чуулгандаа хамрагдаж, бусад итгэгчтэй нөхөрлөн бусдад итгэлээ ярьснаар түүнтэй холбоотой байдаг. Бид түүний дотор байвал мөнхийн үр жимс гаргахын төлөө тэр биднийг ашиглах болно гэж. Матай 6:19. Газар дээр өөрсөдөө эд баялаг бүү хураа. Тэнд хэвэн хорхой ба зэв идэж сүйтгэдэг. Хулгайч эвдэж ороод хулгайлдаг аж. Харин өөрсөдөө эд баялагийг тэнгэрт хураа. Учир нь тэнд хэвэн хорхой ба зэв идэж сүйтгэдэггүй. Хулгайч эвдэж ордоггүй, хулгайлдаггүй. Эд баялагч нь хаана байна, зүр сэтгэл чинь бас тэнд байх болно гэж. Иохан 6:47. Үнэнээр би та нарт хэлье. Хэн итгэн тэр мөнх амьтай гэж. Амен. Тэгээд эзний үг та нарыг хөтлөн дагуулж өдөрдох болтугай. Орхон ивэг.